өнөөдрийн маань зочин улсын 2 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Тэмүжин оролцож байна. За бидний урилгыг хүлээж авч үргэлжлэн ирсэнд баярлалаа. За баярлалаа багт. За Тэмүжинг маань бас монголчууд их олон хүмүүс мэдэх байх гэж би бодож байна. Эмч тэгс мөртлөө бүр нэлээд дээр үеэс одоо бэлдэржүүлэх урлагаар тэр хичээлдэг байсан. Хоббигоороо бас дугуй ундаг. Хоёул өнөөдөр ярих сэдэв бол спорт, хөдөлгөөнтэй холбоотой байх болно. За эмч дээр нь бас спортоор хичээлдэг хүнээс асуухын тулд асуух зүйл юу вэ гэхээр одоо эмч болгон за ер нь хүний эрүүл мэнд сайн сайхан амьдрахтай холбоотой мэдээлэл зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг бараг л хүн болгон хүмүүсийг хөдөлгөөнтэй байх ёстойг маш ихээр ярьдаг боллоо. Тэгэхээр хөдөлгөөнтэй байна гэдэг нь одоо яг юу хэлээд байгаа юм бэ? За жишээ нь булчингийн агшилт суналтыг хэлээд байгаа юм уу? Эсвэл биеийн одоо эд эрхтнүүдийг хөдөлгөж идэг тэр үйлдэлийг хийхийг хэлээд байгаа юм. За ер нь бол яг хөдөлгөөн гэдэг маань одоо өргөн хүрээний ойлголт. Таны хэлээд байгаа аль аль нь л одоо хөдөлгөөн гэдэг нь орно. Булчин агшил сунж байна гэдэг чинь тухайн үе мөчийг одоо тодорхой хэмжээгээр хөдөлгөж байна л гэж байна. Яг эрүүл одоо ашихад тодорхой хэмжээнд хүнд ачааллыг өгөөд тэр ачаалал нь одоо юу гэдгийг тодорхой хугацааны дараа бие организмыг сайжруулж байна. Тэгэхээр тэр ачаалал нь болохоор одоо хөдөлгөөнөр байж болно. Яг хөө сүүлийн одоо хотчлт илүү их бий болж байгаа холбоотой. Хүний одоо тэр зохистой хөдөлгөөн гэж хэлээд байгаа. Ерөнхий одоо тэр зүйл маань өдрөөс өдөрт багасаад байна л да. Тэгэхээр бидний бие организм маань яадаг юм бэ гэхээр тэр хөдөлгөөний дутагдлаас хамаарат одоо олон төрлийн өвчин эмгэгт өртөж эхэлдэг. Анагаах хоны үүднээс одоо бидний ярьдаг зүйл бол одоо өвчнийг эмчлэх нөгөө талаасаа өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн энэ хоёр том зүйл одоо ухагтхан чиглэлүүд яваад. Анагаах хоны сургуулийг төгссөн дийлэн холон хүмүүс бол тодорхой хэмжээгээр тухайн чиглэлээрээ л одоо өвчнийг эмчлэх талаараа илүү одоо ингээд хүмүүст одоо эмнэлэгт сууж байгаа эмчнэр илүү төлхөө одоо хилдэг ярьдаг. За энэ маань ч одоо цаатлаасаа аваад үзэх юм бол одоо угаасаа л тэр сурсан номон дээр нь ямар нэгэн өвчин байвал түүнийг одоо эмчлээ гэдэг тэр юм. Гэтэл үүнээс хамгийн илүү чухал нөлөөтэй зүйл бол өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж асуудал. Гэтэл дийлэн холон өвчнийг ингээд аваад үзэх юм бол сая хэлсэн тэр хөдөлгөөний зохистой хөдөлгөөний дутагдлын улмаас үүсэж байгаа бодисын солилцооны алдагдлын суурьнд үүсэж маш олон төрлийн өвчнүүд байдаг байхгүй. Одоо хамгийн наазах нь юм сахарын диабет. За тэгэл үүнтэй холбоотой одоо элдв хүндрэлүүд, за биеийн жингийн илүүдэл цаашлаа таргалт гэдэг маань ч гэсэн аваад үзэх юм бол яг тарган бүдүүн гэдэг гоо сайхан гэдэг утгаараа биш. Түүний цаана үүсэж байгаа бодисын солилцооны ясар том алдагдлаас шалтгаалж байгаа. Гэсэн. Тэгэхээр одоо энэ л бүх асуудлын дээр одоо хөдөлгөөн гэж хэлээд байгаа зүйл чинь маш өргөн далаацтай. За тэгвэл би танаас ингэж асууя. Хөдөлгөөн хийхээр хүний биед юу болдог вэ гэж асуух нь танд тайлбарлахад илүү амархан байна уу? Эсвэл хөдөлгөөн хийхгүй бол хүний биед юу болдог юм бэ гэдгийг тайлбарлах нь амар вэ? Гэхдээ одоо аль аль талаас нь л ярилт. За тэгье. Хөдөлгөөн хийгээд эхлэхээр ер нь бол тодорхой хэмжээнд одоо хамгийн нэгдүгээр булчингийн тогтолцоо ажиллаж эхэлнэ. Одоо ямар нэгэн одоо хөдөлгөөн хийхэд булчин агшид сунтар төрний хэлээд агшид сунах тэр үйлдэлийг гаргахын тулд тодорхой хэмжээнд шалтгаалсан химийн, биохимийн урвалууд явагдаж эхэлж байна. За тэгээд тэр биохимийн урвалуудыг одоо бий болгохын тулд явагдаж байгаа тэр цаатлын хамгийн одоо энгийнээр тайлбарлах юм бол цусны эргэлтэнд хангалттай хэмжээгээр очих хэрэгтэй болно гэсэн. Гэтэл тэр хөдөлгөөний үйл ажиллагаа хангахын тулд бидний зүрх судасны тогтолцоо тэрийгэ дагаад идэвхжих шаардлагатай болдог. Хөдөлгөөн хийхгүй бол нөгөө зүрх судасны тогтолцоо идэвхжих шаардлагагүй байдаг. Тэгэхээр ерөөсөө ингээд зүрх судасны тогтолцоог идэвхжүүлэхийн тулд бидний төв мэдрэлийн тогтолцоо идэвхжих шаардлагатай болдог. Тэгэхээр төв мэдрэлийн тогтолцоо тодорхой хэмжээгээр идэвхжнэ гэдэг маань зөвхөн төв мэдрэлийн тогтолцооноос үйл ажиллагаагаа дэмжигдэж идэг дааврын тогтолцоогоос тэрэнд идэвхжих шаардлагатай болдог. Тэгэхээр л ерөөсөө бодисын солилцоог ерөнхийд нь бүгдийг идэвхжүүлэхийн тулд тэр хамгийн анхны дохио маань юу юм бэ гэхээр хөдөлгөөн болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлгөөн хийхгүй бол тэр бүх зүйлүүд чинь бүгдээрээ тодорхой хэмжээгээр саатаж эхэлнэ л гэсэн. Тэгэхээр ерөөсөө нэг юмны хоёр тал гэсэн. Тэгэхээр тэр хөдөлгөөн гэж хэлээд байгаа зүйлийг болохоор яг анагаах хоны үүднээс ерөнхий гэж байгаа боловч яг дасгалын үүднээс аваад үзвэл тэр маань өөрөө тодорхой хэмжээний одоо эмчнэр эмийн жор бичиж байгаатай адилхан дасгал хөдөлгөөний жор гэж юм байдаг.
Тэгэхээр тэр дасгал хөдөлгөөний жор гэж одоо энгийнээр тайлбарлах юм бол дасгал хөдөлгөөний жор англиар prescription гэдэг зүйл маань болохоор хүн болгондоо харилцан адил бас байж болох талтай. Нэгдүгürt энэ тухайн хүний наснаас хамаарч байна. Хүйснээс хамаарч байна. За тэгээд тухайн хүний өөрийн одоо архаг суур эмгээс хамаарч байна. За тэгээд тэр хүний цаашлаад одоо булчингийн тогтолцооны онцлог, биеинжин, булчингийн одоо юу гэдгийг хэмжээ, өөхний хэмжээ гэдэг олон зүйлээс хамаарат тэр хөдөлгөөний жорыг тухайн хүнд нь ер нь бол тааруулах шаардлага гардаг. Ерөнхийд нь ингээд аваад үзэх юм бол одоо бидний өдөр тутмын одоо Facebook, одоо энэ сошиал медиа, одоо мэдээллийн сувгаас аваад үзэхээр хөдөлгөөн хийгэл гэдэг байгаа маань нэг талаас айгүй өргөөрөний боловч яг нарийн аваад үзэх юм бол тэрийг одоо яг жишээлх юм бол танд ямар хөдөлгөөнийг идэвхтэй хөдөлгөөн гэж үзэх. Гээд аваад үзэх юм бол тэр түрүүний хэлсэн нэг зүрх судасны тогтолцоог чинь хэрхэн яаж идэвхжүүлж байгаагаас хамаарат мэдрэлийн тогтолцоог чинь хэрхэн яаж идэвхжүүлж байгаагаас хамаарат жорны өөр болж болох талтай л гэсэн. За яг хэрэгтэй зүйл рүү маань чиглүүлчлээ. Тэгэхээр Монголд байдаг түгээмэл өвчин эмгийг бол та мэдэх бах. За мэдээж өвчин болгонд хариулаад яг уу гэхдээ түгээмэл байдаг одоо хамгийн дээд бичигддэг 5 өвчнөд холбоотой дасгал хөдөлгөөн гэвэл та ямар дасгал хөдөлгөөнийг тэдгээр өвчнөөс өрчлөн сэргийлэхэд байна уу? Эсвэл бий болсон өвчний эмгэгийг одоо саармагжуулах гэдэг юм уу? Тэр зүйлд тустай гэж хэлэх бай. За ер нь бол Монгол улсад ингээд аваад үзэхлээр ер нь зүрх судасны зүрх судасны эмг маш дээгүүр одоо явж байгаа. Зүрх судасны эмгийг одоо хүргэхэд одоо маш олон шалтгаанууд байна л амьдралын буруу юм аяг хөдөлгөөний дутагдал. За тэгэл хоол тэжээлийн асуудал. За тэгээ нөгөө нийгэмтэй холбоотой стрессийн асуудал, хорт зуршлууд, за нойр гүдэл гэх мэтлэн. Энэ бүгдийг яриад байвал маш хэцүү. Гэтэл энэний эсрэг яг тэр хөдөлгөөнийг хэрхэн яаж одоо зохицуулах вэ бол одоо хамгийн зөв бөгөөд зүйтэй дасгал нөгөө кардио дасгал гэж хэлээд байгаа. Кардио дасгал гэдэг маань болохоор яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр нөгөө зүрх судасны тогтолцоог чинь яг тодорхой хугацааны турш тодорхой ачааллын хүрээнд аваач хийж байгаа тэр дасгалыг кардио дасгал гэж хэлээд байгаа юм. Энэ юу ч байж бол. За хамгийн энгийнээр бодоод үзэх юм бол алхаж болно. Тэгтээ алхахдаа тэр дасгалын тэр кардио дасгалын чанар гэж хэлээд байгаа маань тухайн одоо насанд таарсан хүний одоо зүрхний тогтолцоон дээр тодорхой хэмжээний ачааллыг өгөх, ачааллын хүрээ. Энийг одоо юу гэдгийг наснаас нь харгалзуулаад тодорхой томьёогоор бодоод гаргаад ирнэ. Тухайлх юм бол одоо миний насны хувьд аваад үзвэл 116-аас 136-гийн хооронд зүрх зогчойвол одоо тэр тодорхой одоо ачааллын бүсэд орж яана гэж үзсэн. Тэгэхээр алхаад ч юм уу бага зэргийн одоо түргэ алхдаг ч юм уу за эсвэл одоо сүүлийн үед миний маш их одоо дурал сонирхч дугуугаар зүрхнийхээ цохилтыг хүссэн хэмжээндээ тэр хэмжээндээ аваачаад хүссэн хугацаагаараа барьж чаддаг. Энэ дасгалыг бол бид нар одоо кардио дасгал гэж хэлээд байгаа. За түүний нэг нь бол яалтчгүй дугуй байна. За хоёрдугаарт гүүх байна. За тэгээд одоо кардио аэробик эрчимтэй хөдөлгөөндөө дасгалууд байж болно. За тэгэл одоо хамгийн энгийнээр л одоо бүжигч байж болно шүү дээ. Тэгэхээр тэр дасгалууд маань юу байх нь бол хамаарат яг хамгийн тэр цаадлын зүйл нь тэр зүрх судасны тогтолцоог л тодорхой хэмжээнд яг одоо байх ёстой хэмжээнд нь зорилттой хэмжээнд аваачаад тэгээд зорилттой хугацаанд барих тэрийг л Хүний биед шингэн дутагдсанаар цайр, натрий, калий, хлор, глюкоз зэрэг эрдэсийн тэнцвэр алдагддаг. Германд үйлдвэрлэсэн цайрын нэмэлттэй электролит нь эрдэсийг нөхөж, дасгал хөдөлгөөний дараах ядралтыг бууруулж, бодисын солилцоог дэмжинэ. За тохиромжтой хэмжээ гэхлээр түрүүний таны хэлсэн нөгөө 136 байх гэдэг таны өөрийн нас болон биеийн тохирсон тэр зүрхний цохилтын хэмжээг хэлж гин үү? Тэрийг тодорхой хугацаанд барих ёстой гэсэн үг үү? Эсвэл тэр дасгалаа тодорхой хугацаанд үргэлжлүүлэн хийх ёстой гэдгийг хэлээд байна. За ер нь бол яг хуу ингэж байгаа юм. Одоо тэр дасгалаас өгч байгаа тэр ачааллыг бидний бие организм хүлээж аваад хэрхэн яаж хариу үйлдэл үзүүлж стресс авч байгааг нь одоо хамгийн энгийнээр аваад үзвэл одоо 5 бүс болгож хувааж болох нь л. За recovery буюу одоо хамгийн тайван одоо бид нар зүгээр наагур цаагур ингээд алхаж яхад бидний зүрх одоо хэрхэн яаж ачаал авч байгаа одоо нэг өөр. За үүний дараа болохоор тэр зон 2 гэж хэлээд байгаа. Тэр маань болохоор түрүүний хэлсэн тухайн хүний насанд нь бодоод үзэхлээр хамгийн одоо юу гэдгийг насанд нь байж болох өндөр максимум зүрхний цохилтын 60-аас 70% дээр. Энэ бол зон 2. За зон 3 гэдэг маань болохоор 70-аас 85%. За зон 4 гэдэг нь болохоор 85-аас 95% одоо ачаалал. За зон 5 буюу одоо хамгийн өндөр ачаалал гэдэг маань тэр тухайн хүний максимум зүрхний цохилтын байж болох одоо 95-аас дээшээгээ хувь гэсэн.
Тэгэхээр эннээс хамаарат тухайлах юм бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо ямар зөвлөмж байдаг вэ гэхээр 7 хоногт 150 минутыг одоо тэр зоон 2 гэж хэлээд байгаа. Одоо миний одоо өөрийн насан дээр бодоод үзвэл тэр тодорхой 116-аас 135-ийн хооронд 7 хоногт 100 нийлбэр цаг нь 150 минут л гэж. Тэгэхээр 7 хоногт би 50 минутаар 3 удаа байж болно. 30 минутаар 5 удаа байж болно. За эсвэл нэг удаадаа яг хоо цаг ч юм уу цаг 30 минут байж болно. Энэ нь болохоор тэр минимум буюу хамгийн доод хэмжээ нөхгүй. За яг ийм байгаа тохиолдолд тэрний цаана яг юу явагдаж байдаг вэ гэхээр ер нь энэ бодисын солилцооны эмгэгүүд хүн ер нь яагаад ингэж өвддөг юм бэ гэхээр бидний бие организм өөрөө өөрийгөө энерги хангах, энерги буюу одоо тэр эрчим хүчээр хангах маш нарийн зохицолтолгоо байдаг. Тэр зохицолтолгооны хамгийн чухал бүтцэн тэр митохондри гэж хэлээд байгаа. Эсийн дотор агуулгаж байгаа эсийн цахилгаан станц байхгүй. Гэтэл тэр цахилгаан станц маань зарим тохиолдолд идэхгүй байх амьдралын буруу үе маягаас хамаарат тоон цөөрчүүлдэг. Эсвэл үйл ажиллагаагаа алдаад эхэлдэг. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө тэр эрчим хүчээр хангах чадвар нь алдагдаад эхэлдэг. Тэрнтэй холбоотойгоор одоо олон төрлийн эмгэгүүд бий болдог, ядаргаа бий болдог. Гэтэл тэр зоон 2-ын гэж хэлээд байгаа дасгалууд нь тэр нөгөө эрчим хүчийг хангаж байгаа митохондри гэж байгаа бүтцийн тоог нь олшруулж өгдөг байхгүй. Энэ нь ерөөсөө дэлхийн нийтээр судлагдаад батлагдчихсан зүйл. Энэ дэлхийн нийтийн одоо спортын гайхамшигтай амжилтуудыг ерөөсөө яагаад хүн тэр амжилтыг гаргаж байгаа вэ гэхээр тэр хүн өөрийгөө тэр хэмжээний ачааллыг даван туулах энергийн эрчим хүчний их өсвөртэй л болсон байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр эрчим хүчний их өсвөрийг хэрхэн яаж одоо юу гэдгийг хамгийн зөвөр олшруулах вэ? Эрчим хүчний их өсвөр болох тэр цахилгаан станц митохондрийг хэрхэн яаж хамгийн хүчрэх болох вэ гэдэг нь л ерөөсөө тэр зүрхний минутын цохилтон дээр нь тааруулж байгаа л зоон 2 дээр хамгийн доотлол нь хамгийн энгийн минимум нь бол 150 минут байдаг юм. За тэрнээс өшөө илүү хүсэж байвал 7 хоногт 4-5 цаг. За тэрнээс өшөө илүү хүсэж байвал 7 хоногт 8-аас одоо 6-аас 8 цаг. За тэгэхээр бүр мэрэгжлийн тамирчид бол 7 хоногт 12-оос 15 цаг гэх мэтлэнгээр ингээд хугацааг нь гаргаад өгч байгаа. Энэ нэг тодорхой хэмжээнд төрөв нийлээдсэн нөгөө мэрэгжлийн жор болчихж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо тэр таны асуусан шиг тухайн бүсэд нь хичнээн минутыг байлгахгүй. Зоон 2-ын төвшөнд байлгах юм уу? Зоон 3-ын төвшөнд байлгах юм уу? За эсвэл бүр тэр өндөр ачаал дээр нь байлгах юм уу гэдгийг тухайн одоо юу гэдгийг юмныхаа биеийн байдлаас хамаарат явна л гэсэн. Энэ гэхдээ нөгөө ачаал нь нэмэгдэх тусмаа зарцуулах хугацаанд богинохон болж эхэлдэг. Болох юм бол зоон 2 дээр 7 хоногт 150 минутыг доотлолтон зарцуулдаг бол зоон 5 дээр юу гэдгийг нэг удаадаа 5 минут байх хангалттай байхгүй. Тэгэхээр тэр 5 минут хүн тийм өндөр ачааллыг 5 минут хийснэ гэдэг бол бас л их төсвөр төвчээр шаардна гэсэн. Тэгэхээр энийг дунд нь 5 минутыг 1 минутаар 5 удаа хуваагаад дунд нь 3 минутын амралттай. Энийг болохоор нэг high intensity interval training гэж хэлээд байгаа. Одоо өндөр ачааллыг хийх гэж хэлээд байгаа. Тэр чинь болохоор тодорхой хэмжээнд нөгөө төр митохондрийн тоог нь олшруулах биш нэг митохондри хүчрхэг болгож өгч байгаа. Тэр бэлтгэл зарчим байхгүй юу. Тэгэхээр энийг л одоо маш одоо уялдаатай шинжлэх ухаанч үүднээс тухайн хүнийг дасгалжуулж чадвал одоо дийлэн холон хөвчин эмгээс сэргийлэх. Дийлэн холон хөвчин одоо бодисын солилцооны суурин дээр бий болсон хөвчин эмгийг эмийн бус аргаар тодорхой хэмжээнд эмчлэх бас боломж байна уу байна л гэсэн. За та тухайн хүнд зориулсан хөдөлгөөний жор гэж хэлсэн. Энэ жороо мэдж авахын тулд эхлээд заавал эмчтэй болцох хэрэгтэй юу? Яах ёстой. Гэтэл одоо хүмүүсийг ингээ хараад байхад за ер нь фитнест явна гэл тэгэл дундаж цагийг харахад нэг 2 цаг хийгээд байгаа. Зарим хүмүүс бол 3 цаг хийдэг. Гэтэл нөгөө 150 минутаас ч юм бол хэтрээ явчихж байгаа. Ихэнх хүмүүс 7 хоногт 3 удаа хийх тохиолдлууд ажиглагддаг. Гэхдээ ер нь энэ тунг жорыг тодорхойлохын тулд эмчтэй заавал уулзах хэрэгтэй. Ер нь бол эмчтэй уулзах нь бол ач холбогдолтой. Тэгвэл ер нь заахаа заавал одоо юу гэдэг эмчийг зорж очно гэхээс илүү бид нар жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үздэг заавал орох шаардлагатай байна. Тэгэхгүй наснаас хамаарал л та. Тэгтээ мэдээж залуу байхад бол заавал жил болгон гэхээс илүү тодорхой одоо юу гэдэг насны одоо эрсдэл бүлэг бий болоход тухайн хүн маань одоо урьдчилан сэргийлэх үзлэгтээ жилдээ нэг удаа ороод тэр үзлэгийнх нь одоо хариунууд багслагдаад тухайн эмч дээрээс тодорхой хэмжээний зөвлөгөө чиглэлүүд бол авчих хэрэгтэй. За тэгээд түрүүний хэлсэн дээр фитнестэй 7 хоногт 3 удаа явж яанаг бол сайн байна. 4 удаа явж яанаг бол бүр сайн байна. За 5 удаа явж яанаг бол гайхамшигтай. Тэгэхдээ тэрнээс бас нөгөө нэг одоо юу гэдгийг асуудал нь дасгалыг бас хитрхи их хийгээд эхэлвэл одоо юу гэдгийг ачаал давах чадвараар нь одоо тэр нөгөө нэг хитрээд өөрийгөө нөхөн төлжүүлэх нөхөн сэргээх чадвараас ачаал нь нэмэгдээд энэ удаа хугацаанд явагдвал бас л одоо сайнгүй бас байх магадaltaй гэсэн. Тэгэхээр миний зүгээс хөл яг ямар нэгэн зовёр энтер байхгүй байвал
заавал одоо юу гэдэг эмчийг зорж очих нэхээсээ илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэгтээ яг цаг тухайд нь одоо тухайн одоо чиглэлээрээ зайлшгүй одоо хамрагдаад эзэж хэрэгтэй. За тэгээгүйгээс болоод зарим тохиолдолд тухайлх юм бол зүрх судасны талаас аваад үзвэл одоо шалтгаан тодорхойгүй хэм алдагдaltaч гэдэг юм уу. За тархинд ямар нэгэн байдлаар онцлогдоогүй зүлхинж гэдэг юм уу. За иймэрхүү. За тэгээ дээрэс нь одоо олон жилийн турш одоо таргалттай холбоотой судас нарийн хэсэг, даралт ихсэлтэй холбоотой судасны уяатан шин чанар алдагдсан ийм байгаа тохиолдолд дасгал хөдөлгөөнийг дасгаж одоо юу гэдгийг багаас нь системгүй эхэлснээс хит өндөр ачаал авсантай холбоотой одоо юу гэдгийг маш ноцтой урхаг үр дагаврууд бас үүсэхийг бол үүсэхгүй гэсэн. Тэгэхээр ер нь бол яг залуу байх тусмаа ийм зүйлүүд нь харьцангуйгаа айгууч гэсэн тодорхой хэмжээний одоо эрсдэлтэй зүйлүүд бий болчихсон. Биеийн жингийн хэд илүүдэлтэй за дээрэс нь олон жил даралт ихсдэг болчихсон. За тэгээ дээрэс нь одоо юу гэдэг өмнө ямар нэгэн байдлаар одоо цус бүлгэнэх гэдэг юм уу зүрхний одоо шигдээсээр энэ төр өвдөжсэн, тархины цус харуулт энэ төр үүсжсэн тийм одоо юу гэдгийг асуумжтай юм бол тэдгээр хүмүүс заавал ухаан мэрэгжлийн эмчтэр хэлж очиж үзүүлээд за түүний дараагаар болохоор одоо дасгал хөдөлгөөнийг тодорхой шавтараатай зөв системтэй хийх юм. Сүүлийн үед л яг хуу фитнес одоо энэ юмнууд спиннинг одоо эрүүл мэндийг сурталчилсан хөдөлгөөний дасгал хөдөлгөөний биеийн тамирыг сурчилсан юмнууд маш их болж байна. Энэ маань бол нэг талаасаа сайн байна, сайхан байна. Гэхдээ яг нэг талаасаа шүүмжилж хэлэхэд үүн дээр зайлшгүй одоо шаардлагатай мэрэгжсэн дасгалжуулагч нар мэрэгжлийн хүмүүс өнөөдөр бол Монгол улсад дутагдaltaй байна. Дутагдaltaй байна. За гадаадд одоо ингээл би Солонгост одоо Европын улс орнуудаар фитнес зөндөө явж байсан. Тэгэхэд тэнд фитнест ажиллаж байгаа одоо тэр дасгалжуулагч нар заавал тухайн мэрэгжил одоо юу гэдгийг дасгалжуулах тэр мэрэгжлээрээ тодорхой хэмжээний курс дамжааг аль биесээр төгсөөд тодорхой хэмжээний сертификат аваад хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүмүүс. Ягаад гэвэл тэр түрүүний хэлсэн нөгөө тэр жор гэдэг байгаа чинь өөрөө бас нарийн байхгүй. Энийг мдэггүйгээс болоод одоо хүн нэгний одоо юу гэдгийг фитнесийн зааланд ямар нэгэн байдлаар эрсдэл учрахыг бол үүсэхгүй. Тэгэхээр тэрнээс одоо өөрийгөө ч гэдэг юм уу одоо аврахын тулд тэр хүн эрүүл мэндийн анхан шатны мэдлэгтэй дасгалыг хэрхэн яаж хүнд зөв хуваарлж тэр одоо дасан зохицох процессыг нь дэмжиж өгөх вэ гэдэг тэр мэдлэгтэй л байх хэрэгтэй. Дасгалжуулагч нар. Энэ нэг талаас одоо яг Монгол улсын хувьд аваад үзвэл бас жоох очир дутагдaltaй байна уу байна. Тэрийг бол би эмчийн зүгээс мэрэгжлийн одоо хүний зүгээс өөрөө энэ спортоор олон жил тодорхой хэмжээр хичээлж байгаа хүний зүгээс бол бас шүүмжлэлтэй хэлнэ. Нөгөөдөөгөр бас сайн мундаг дасгалжуулагч нар байна уу байна. Тэгэхээр хүмүүс бол одоо юу гэдгийг тэр болгоныг ялгаж одоо салгаад зөвөр ойлгоод одоо эмнэлэгтээ очиж хандаад шаардлагатай бол хандаад за тэгэхээр үнэхээр зовёр байхгүй жилдээ нэг удаа түрүүний хэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгтээ ороод тэгээд 7 хоногт 3-аас 4 удаа тохирсон дасгал хөдөлгөөнөө хийгээд ингээд явхад бол тун зүйтэй л гэж байна. За тэгэхээр ингэх ёстой байна гэж би бол дотроо дүгнэлээ л дээ. Жишээ нь урьдчилан сэргийлэх үзлэгтээ орлоо. Тэгэхээр тодорхой үзүүлэлтүүдээр өөрийнхөө биеийн үзүүлэлтийг шинжилгээнүүдээр гаргаад ирлээ гэж бодъё те. А гэхэд таны хэлснээр бол ер нь тэр фитнесийн дасгалжуулагч гэдэг хүн маань магадгүй тэр шинжилгээний хариуг хараад нөгөө хүний зорилгыг сонсоод за та үнэхээр ингэмээр байгаа бол таны ингээ үзүүлэлтийг харахад та ингэмээр юм байна. Тэгвэл зүгээр юм байна гэдгийг баг хэлж өгөх хэмжээний мэдлэгтэй хүн байх ёстой гэж ойлгол буруудах уу? За энэ маань нэг талаасаа бас одоо шууд фитнесийн дасгалжуулагч тэр хүний одоо юу гэдэг клиник лабораторийн шинжилгээг хараад дүгнэхэд бол бас учир дутагдaltaй. Ягаад гэвэл тэр чинь өөрөө бас нөгөө нэг шинжилгээг яг дүгнж хэлнэ гэдэг чинь яг эмч биш хүний хувьд бол хэцүү. Гэхдээ ер нь бол тэр фитнесийн дасгалжуулагч одоо тэр урьдчилан сэргийлэх үзэлгээр ороод тэрийг чинь дүгнээд хэлж байгаа нэг эмч байгаа шүү дээ. Дотрын эмч. За жишээлх юм бол таны холестерин их байна, цусны хөөг тосны солилцоо одоо за цусны сахар тодорхой хэмжээгээр тийм байна гэдэг. Ерөнхий одоо ингээд урьдчилан сэргийлэх үзэлгүүд тэр юмнуудыг бол гаргаад өгсөн байна. За тэрэн дундаас фитнесийн дасгалжуулагч хамгийн чухалчилж үзэх ёстой тэр зүйл бол ерөөсөө тэр биеийн жингийн одоо харьцаа. Тухайлх юм бол өөх нь хэдэн хувьтай байгаа, булчингийн масс нь хэдэн хувьтай байгаа. За тэгээд түрүүний өөрийнх нь нас нь ямар, ачаал дах чадвар нь ямар гэдэг. Энэ бүгдийг одоо юу гэдгийг фитнесийн дасгалжуулагч нар үнэлж дүгнж сурах хэрэгтэй. Клиник лабораторийн үзүүлэлтийг бол одоо эмчнэр үнэлээд дүгнждэг юм байна. Гэтэл тухайн хүний одоо юу гэдгийг физиолог буюу хөдөлгөөний биеийн ачааллын
одоо тэр ачааллыг даван туулах тэр чадварыг фитнесийн дасгалжуулагч нар үнэт сурах хэрэгтэй байна. Хамгийн наазах нь одоо биеийн жингийн индекс нь яаж бодогддөг, өөхний хэмжээ нь яаж бодогддөг, булчингийн масс нь хэд байгаа. За энэ хүний хувьд насаа нь аваад үзвэл насандаа тохирох тэр хөдөлгөөний ачааллыг даах чадвар нь ямар байгаа. Хамгийн энгийнээр хэлэх юм бол одоо 20 настай хүүхэд 100 м хэдэн секунд гүйх чадамжтай байдгийг. Байран дээрээсээ дээшээ зогсоо байдлаас үсрэхэд одоо хэдэн сантиметр үсэрч чадах чадамжтай байх хэрэгтэй. За тэр нь 30 настай хүнд ямар байх хэрэгтэй, 40 настай хүнд ямар байх хэрэгтэй, 50 настай хүнд ямар байх хэрэгтэй. Ингээд энэ нөгөө физиологийн, физикийн одоо тэр юмнуудыг фитнесийн дасгалжуулагч нар зөв үнэлж сурах хэрэгтэй гэсэн. Хэрвээ ингээд зөв үнэлттэй сурчих юм бол тэр насанд нь тохирсон дасгалуудыг гаргаж өгч чадна гэсэн үг байхгүй. Заавал тэр клиник лабораторийн юмыг бол заавал дүгнэх бол. Хүний биед шингэн дутагдсанаар цайр, натрий, калий, хлор, глюкоз зэрэг эрдэсийн тэнцвэр алдагддаг. Германд үйлдвэрлэсэн цайрын нэмэлттэй электролит нь эрдэсийг нөхөж, дасгал хөдөлгөөний дараах ядралтыг бууруулж, бодисын солилцоог дэмжинэ. Ачаал даах чадвар гэж эхлээд ярьсан. Тэгэхээр ачаал даах гэдэг нь түрүүн таны хэлдэг нөгөө зон 1-ээс 2 руу орох, 2-оос 3 руу орох тухайн асуудлыг хэлж гин үү? Эсвэл одоо жишээ нь ингэж ярьдаг нөгөө булчингийн масс яаж нэмэгддэг вэ гэхээр өвдөлт өгөөд эхэлдэг шүү дээ. Өвдөлт өгөөд эхэлж байгаа чинь булчин эвдэр чинь тэр эвдэрлийг засах гэж ажиллаж байхдаа булчин томордгоо гэж ярьдаг. Тэгэхээр тэр одоо өвдөлтийг мэдрэх давтамжийг гэдэг юм уу ойртуулах нь ачаал нэмэх гэж ойлгож болох уу? За ер нь бол яг булчин томрох асуудал дээр бол зайлшгүй одоо тэр булчингийн таны хэлээд байгаа зөв л дөө. Булчин тэнд бичил гэмтлүүд үүсчээж за тэр бичил гэмтлийн булчингийн ширх бичин гэмтлээ засахын тулд өөрийгөө илүү хүчрэх болгож байгаа нэг процесс. Тэгэхээр тэр бичил гэмтлийг бидний бие организм мэдэрч байгаа тэр нь бол өвдөлт тодорхой хэмжээгээр мөн үү. Гэхдээ тэрийг заавал одоо юу гэдэг нь тэр өвдөлт хийх нь нэг талаасаа бас учир дутагдaltaй. Хэрвээ байнга ингээд өвдөх хэмжээний бэлтгэлийг ингээд удаан хугацаанд ингээд одоо амралтгүйгээр хийгээд байвал булчингийн тэр бичил гэмтлүүд маань эргээд маш том хэмжээний гэмтэл болж болдог. За тэр ачаал даах чадвар гэдэг маань болохоор түрүүний хэлсэн булчингийн одоо юу гэдгийг ачаал даах чадварыг аваад үзэх юм бол нэг одоо юу гэдгийг килограммжинг хэдэн удаа өргөж чадж байна гэдгээр бас тооцоолж байна. Зүрх судасны ачаал даах чадвар гэж. Зүрх судасны ачаал даах чадвар гэдэг нь түрүүний хэлсэн зүрх нөгөө минутанд хэд удаа зогсож яхад зохилох тэр ачааллыг хэр яаж дааж байгаа гэдгийг. Тэгэхээр энэ хоёр маань бас нэг талдаа хооронд уялдаж байгаа ч гэсэн нөгөө талаас тус тутаа байж болох талтай. Тэгэхээр ер нь анагаах ухааны судалгаанаас аваад үзэхлээр хүний нас ахих тусам булчингийн масс ерөнхийдөө бол физиологийн хувьд аваад үзвэл доошогоо урагдж байна. Үүнийг дагаад мөн адилхан бидний зүрх судасны тогтолцоо ч гэсэн бас тодорхой хэмжээгээр нас ахих тусам бас доошогоо урагдж байна. Гэтэл тэр насанд нь одоо юу гэдгийг байх ёстой хэмжээнээсээ илүү их тэр ачаал даах чадвар алдагдаад байгаа маань л нөгөө эмгэгт хүргээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрний эсрэг ерөөсөө тэмцэх боломжтой тэр зүйл маань болохоор ерөөсөө тухайн хэсэгт нь таарсан дасгал хөдөлгөөн, зөв системтэй дасгал хөдөлгөөн. Системгүйгээр хит ачаал өгөх юм бол дааж чадахгүй байгаа юм дээр хит их ачаал өгөхлөөр нөгөө төрөний бичил гэмтэл гэхээсээ илүүтэйгээр булчин тасарч урагдж байгаатай адилхан тэр зүрх судасны тогтолцоо ч гэсэн мэдрэлийн тогтолцоо ч гэсэн тэрэн дээр том гэмтэл үүсгэх гэсэн үг. Тэгэхээр сая нас ахих тусам буурдаг гэлээ. Тэгэхээр бууралтанд тохирсон дасгал хийн гэсэн үг үү эсвэл бууралтын эсрэг дасгал хийн гэсэн үг? Бууралтанд нь одоо тохирсон дасгалыг хийгээд тэгээд тэрнээсээ одоо цаашлаад эхлэх юм бол өшөө тэр нь байж болох дээ одоо тэрийг өсгөнөл гэсэн үг байна. Гэтэл ингээд анзаархад нөгөө удаан хийсэн хүмүүс чинь жингийн нэмэл хийдэг. Тэр одоо зөв гэж үзэх үү? Ер нь бол зөв. Яагаад гэвэл тэр чинь тодорхой хэмжээнд өгсөх ачаалтай гэж байгаа. Ямар нэгэн одоо юу гэдэг нь бид өгж байгаа тэр ачааллыг хүн чинь тодорхой хэмжээний дагуу зөв системтэй явах юм бол тодорхой хугацааны дараа тэр чинь стресс болох болчдөг байхгүй. Тэгэхээр тэр стресс болохгүй байгаа юмыг үргэлжлүүлээд хийгээд байх нь ахихгүй, тэгтээ доошогоо буурахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө нэг утга нь болохоор таны зорилго юу вэ гэдгийг хамаарна гэсэн. Таны зорилго үнэхээр ингээд тодорхой хэмжээгээр дээшээ яваалахыг хүсчээвэл тодорхой хэмжээгээр та дасгалынхаа ачаал буюу тэр стрессийг зохистой хэмжээгээр нэмээд байх нь зөв. Гэтэл эн чинь явсаар байгаа тодорхой нэг хэмжээнд очиод тулдаг байхгүй. Тэр тулснаас нь дээш хэмжээнд харин үргэлжлүүлээд яваад байвал дараагийн асуудал буюу ямар нэгэн байдлаар тэр гэмтэл үүсэх магадлал нэмэгдэнэ гэсэн. За мэдээж одоо юу гэдэг нь тэмцээн уралдаанд орох гэж байгаа хүмүүс бол тэр бол өөр. Яг тэгэхээр тэр тэмцээн уралдаан гэдэг бол тодорхой нэг одоо юу гэдгийг амжилтанд хүрэхин тулд байж болох физиологийнхаа дээд хэмжээнээс давсан хэмжээ юм. Тэрэнд бол одоо ямар нэгэн байдлаар зайлшгүй дээшээ нэмсэн ачааллыг бол
явах нь бол тодорхой. Аа. Ерөнхий одоо юу гэдгийг урьдчилан сэргийлэх байдлаар хөдөлгөөний дутагдлаас одоо сэргийлэх гэж байгаа тийм одоо зорилгоор хичээлж байгаа хүмүүс бол ачааллыг одоо бүр айхтар байнга ингэ нэмээд байна гэхээсээ илүү тодорхой хэмжээнд өөрийнхөө одоо физиологийнхоо хувьд хэмжээндээ одоо юу гэдгийг хангалттай хэмжээндээ очсон бол тэрнийхээ төвшинг алдахгүй бариалах хэрэгтэй гэсэн. Энэ бол тийм зөвлөгөө. Тэрнээсээ өшөө та үнэхээр юмыг хүсчихвэл өшөө нарийн системтэй ч гэдэг юм уу насандаа тохирсон бэлтгэлийг өөрчлөлөд хийж болно л. Тэгэхгүйгээр одоо ингээд тухайлах юм бол 50 настай хүн 30 настай хүн шиг бас хитрхийх ачаалтай бэлтгэл хийх нэг талаас өрөөсгөн шүү дээ. Гэвч чинь тэр хүний чинь бие организм ингэж явсаар хагаад тодорхой нэг хэмжээнд очиод тулчиж байгаа байхгүй. Тэрнээс илүү дээшээ явуулах нь бас эрүүл мэндийн хувьд аваад үзвэл эрсдэлтэй болчихж байгаа. За спортоор хичээлдэг хүмүүсийн хувьд хамгийн их яригддаг зүйл бол шингэн дутагдал ба түүнийг нөгөх дээр нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн тухай их яригддаг. Тэгэхээр тэр шингэн дутах гэж ер нь яг юу гэсэн үг юм бэ? Одоо энэ спортоор хичээллээд за тэр тусмаа одоо тэр кардио дасгал гэж хэлээд байгаа удаан хугацаанд одоо юу гэдэг нь доор хаяж 30 минутаас дээш үргэлжилж байгаа тэр хөдөлгөөний үед бидний бие организм маш хэмжээгээр хөлс ялгарч байна. Тэгэхээр тэр хөлс ялгарч байгаатай одоо холбоотойгоор бидний бие организмд агуулж байгаа тэр шингэний хэмжээ тэр хөлс чинь ханаас гарч байгаа тэр биеэс л ялгарч байгаа учраас шингэний хэмжээ буурна л гэсэн. Тэгэхээр тэр шингэний хэмжээ буурч байгаатай холбоотой одоо зүйтэй явах хэрэгтэй тэр бодис солилцоонд алдагдаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр одоо хүмүүс алдсан шингэнэ алдсан хэмжээгээр л нөхөх хэрэгтэй. За тэгээд тэр нөхөхөд одоо юу гэдгийг дан ганц бас суугаад ах юм бол бас нэг талаас энэ маань өрөөсгөл. Тэгэхээр таны дээр хэлээд байгаа тэр электролитүүд гэж хэлээд байгаа элементүүдийг агуулсан, зохистой тунгаар агуулсан тэр шингэн нөх бэлтгэлүүдийг хэрэглэх нь бол гарцаагүй шаардлагатай. Ер нь бол яг хоол хүнс нэмэлт одоо бүтээгдэхүүн хүнсний нэмэлт одоо витамин одоо юу гэдгийг тэрийг бол би эмч хүнийхээ хувьд ч гэдэг юм уу. За дээрэс нь спортоор одоо тодорхой 15 6 жил яг тогтмол тууштай хичээлж байгаа хоног бол зохимжтой байдлаар би бол хэрэглэхийг зөвлөнө. Ер нь бол яг өдөр тутмынхаа хоол хүнстэй одоо тэр авах хэрэгтэй шаардлагатай шиндэжэл, макро шиндэжэл, микро шиндэжэл, эрдэс амин бүх юмнууд бол хоол хүнсээр ер нь бол авна гэж үздэг ч гэсэн илүү л хэмжээгээр ачаал гаргаж байгаа тохиолдолд нэмэлтээр авах нь бас зүйтэй байдаг. Тэгжээж тэр бие организм маань одоо бодисын солилцоон зөв явагдах. Дараагийн одоо тэр чинь нэг удаагийн дасгалын асуудал биш байхгүй. Бүтэн жилээр үргэлжилж байгаа, 2 жилээр, 5 10 жилээр үргэлжилж байгаа өдөр тутмын юм дээр чинь бие организмын бодисын солилцоо ажимдаа алдагдах магадaltaй. Тэрийг л нэмэлтээр нөхөх нь бол гарцаагүй шаардлага. Тэгэхээр зарим хүмүүс бол одоо нэмэлтээр хүнсний витамин авах нь буруу юм аач гэдэг юм уу. Ийм зүйл ярьдаг бол би тэрний бас нэг талаасаа хэрвээ та ямар нэгэн байдлаар илүү хэмжээгээр ачаал авч байгаа бол хоол хүнсний дээрээс нэмээд зохистой тунгаар хэрэглэх нь бол маш холбогдолтой л гэж л. Энийг хэрэглээд бүр одоо онцгой гайхамшигтай одоо юу гэдэг нь бүр ингээд одоо үр дүн гэхээсээ илүү таны дээр хийж байгаа дасгал хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр дэмжиж өгнө л гэж байна. Яг хэмжээний зүгээс одоо зөвлөхөд үйлдвэрлэгч найдвартай байдал. За дээрээс нь одоо Монгол улсад маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа. Тэр маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд орж ирэхдээ яг албан ёсны эрхтэйгээр орж ирж байна. Монгол улсад одоо бүртгэлтэй байна уу? Ямар нэгэн байдлаар тэр хүний одоо юу гэдэг эрүүл мэндэд сөрөглөлөө одоо үзүүлэх тэр юмнууд нь хамгийн бага байхыг л сонгох хэрэгтэй гэсэн. Бүгд ингээл харж хахад энд нэгээр маш их юмнууд л сурталчлал болсон болоогүй юм уу сурталчлал, хувь хүмүүс сурталчлал ингээд байгаа тэр үе шүүмжлэлтэй ханд. Би электролит гэдэг зүйлийг нөгөө хүүхэдд нэг юм хорсоол гэж юм өгдөг шүү дээ, шингэн нөхөх нь нэгдүгээр, хоёрдугаар хүний биеийн шингэний бүтцтэй төстэй байдаг учраас зэрэг санал болгодог гэж ойлгоод тэнгуү тэр утгаар нь логикоор нь хөөхлөөр тэрнтэй ижил бүтцтэй зүйлийг хэрэглэх нь шингэнээ нөх хамгийн богино дөт зам юм байна гэж ойлгоод байгаа зүг. Зөв. Ер нь бол яг электролитуудын хамгийн чухал одоо тэр нөгөө биологийн үүрэг нь юу юм бэ гэхээр тэр цусны осмос шин чанар гэж хэлээд. Осмол одоо тэр осмос буюу тэр цус бидний биед эргэлдэж байгаа тэр одоо юу гэдгийг шингэн судасны урсгал дотроо баригдах. Судасны урсгалаас гараад идрүү нэвччих. За тэгээд гидснээс одоо судасны урсгал руу шимэгдэж орох. Тэр шин чанарыг нь юу
бүрдүүлдэг юм бэ гэхээр тэр электролитууд манай өөрөө байдаг байхгүй юу. Тэгэхээр чи хүний биологийн шингэний тэр осмос даралт нь тодорхой нэг хэмжээнд байдаг. Тэгэхээр тэр нөгөө юу гэдгийг шингээ алдсан хүүхдэд өгөөд байгаа тэр шингэн нөхөх бэлтгэл маань хүний биеийн биологийн шингэний осмос даралттай хамгийн ойролцоо байж осмос даралтыг бүрдүүлж байгаа тэр микроэлементүүдийн нь тун нь яг тэрнтэй ойролцоо байдаг учраас алдсан шингэнийг маш одоо юу гэдгийг зөв зохистойгоор нөхөж өгдөг гэсэн. Гэтэл электролитуудын хэмжээ зохистой хэмжээнээс өөр байгаад ихлэл тэр осмос даралт нь өөр болоо явчихна гэсэн. Тэгэхээр тэр маань тэр шингэнийг нөхөх гэхээсээ илүү эсрэгээрээ шингэн бас алдагдах бас хүргэж болно. Гидсний ханаасаа юу гэдгийг цэцэн хавсгал руу шимэгдэж чадахгүй эсрэгээрээ хэвлийн одоо юу гэдгийг гидсэн доторх тэр осмос даралтын өвч юм бол эсрэгээрээ тэр гидсний чинь ханнаас гидсний хөндөй рүү шингээ татаад эхлэх юм уу. Гэх мэтлэнгээр ийм юу байдаг учраас ер нь бол яг энэ спортын хүнсний нэмэлт бүтээгдэхүүний энэ электролитуудын одоо тэр шин чанарыг маш сайн бас анхаарч үзэх хэрэгтэй. Логикоор тэгвэл бодохоор ерөөсөө дандаа л электролит хэрэглээд байх ёстой биш үү гэж бодогдоод байгаа байхгүй. Хэрвээ хүн шингэнээ алдчихл байгаа юм бол тэрийг нөхөх хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн болох тэр электролитийг хэрэглэх ёстой юм биш үү гэдэг асуулт гарч ирээд байгаа. Тэгэхээр та түрүү дандаа уснаас аваад ах нь хаашаа тэгэхээр уснаас бас авдаг дан электролитийг хэрэглэж болохгүй гэдэг юм байх уу? Гэхдээ ер нь бол яг хүн одоо энэ усан дотор ч гэсэн тодорхой хэмжээнд микроэлементүүд одоо ингээл харахаар одоо та бүхэн одоо энэ бүх савлсан уснуудыг ингээд онцлоор дотор талд нь одоо тэр найрлагын бүтцүүдийн бүгдийг бичсэн байгаа. Ер нь бол уснаас тодорхой хэмжээгээр одоо тэр микроэлементүүд шаардлагатай минералуудаа тодорхой хэмжээгээр авахын үед бол авч л байгаа. Дээрээс нь нэмээд харин илүүдэл хэмжээгээр маш хөлдөрч байгаа тохиолдолд тэр хөлсөөр тодорхой хэмжээгээр тэр одоо юм чинь алдагдаад тэрийг энэ уснаас бас хангалттай хэмжээнд нөхөж чадахгүй бол нэмэлтээр авах зүйтэй гэсэн үг байхгүй. Тэрнээс одоо юу гэдэг байнгын бас өдөр тутам ингээд нэг талаасаа хэрэглээд ах нь одоо бас юу л бол. За. Хүний биед шингэн дутагдсанаар цайр, натрий, калий, хлор, глюкоз зэрэг эрдэсийн тэнцвэр алдагддаг. Германд үйлдвэрлэсэн цайрын нэмэлттэй электролит нь эрдэсийг нөхөж, дасгал хөдөлгөөний дараах ядралтыг бууруулж, бодисын солилцоог дэмжинэ. Тохиромжтой тун гэдгээ би яаж мэдэх вэ? Одоо хэдийн хэмжээний шингэн алдаад байгаагаар тэгээд сөргүүлээ тэр хэмжээний одоо шингэнээ нөхөх бүтээгдэхүүн хэрэглэх гэдгээ яаж мэдэх вэ? За тэр маань болохоор одоо яг таг нарийнда гэх юм бол бас нарийн тооцоо бол бий. Тэгэхээр тэрийг одоо нарийн тооцоог ингээд бүх юм ингээд яриад яваад байвал бас тэр чинь замраагүй цаг хугацааны бас асуудал. Ер нь бол яг тодорхой хэмжээнд биеийн жингийнхаа одоо алдсан хөлс одоо жишээлх юм бол би яаж тэрийг хэмждэг вэ гэхээр дасгал хийхээ өмнө биеийн жингээ үзээд дасгал хийсний дараа биеийн жингээ үзнэ л гэсэн. Тэгэхээр тэр хоёрын хооронд чинь одоо юу гэдгийг зөрүү гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр тэр гарч ирж байгаа зөрүүгээл буцаагаад 24 цагийн дотор өдрийнхөө одоо байж байгаа хугацаанд 8 цагийн дотор нэг доор бол биш баг-багаар ингээл нөхөд явна л гэсэн. Тэгэнгүүт одоо ийм спорт ундаанууд гэж байгаа тийм Монгол энч байна, гадаад энч байна. За тэгэнгүүт электролитүүд бол ийм нунтаг хэлбэрч байна, шингэн хэлбэрч байна. Тэгэнгүүт тэрийг одоо ингээд цэвэршүүлсэн усанд хийгээд дуучиж болох юм уу? Эсвэл эрдэстэй усанд хийгээд дуучиж болох юм уу гэдэг ийм сонин асуулт заримдаа бас надад төрдөлдөө. Ялгаа байхгүй тэр чинь. Эрдэстэй ус гэхлээр чинь одоо нэг аршаа болоо явчихна. Гол нь хийхлээр тундс үүсэж гэнэ үгүй гэдэг чинь л. Бас хитрхи ингээд тундс үүсээд ингээд байвал тэр чинь бас өөр явагдаад явагдаж байна. Гэтэл яг нэг сайхан ийм одоо нэг ийм одоо бүтцтэй те шингэн болоод яаж вэ тэр асуудалгүй байх болов гэж бодож байна. Тэгэхээр за нэг юм уншсан тэр нь өглөө усад электролит ууг гэсэн байсан байхгүй. Тэгээд тэрнийхээ шалтгааныг хүн шөнө 8 цаг унтж байгаа. Тэгээд зөвхөн амьсгалах явцдаа маш их шингээ алддаг. Тэгэхээр өглөө усч ирээд угаас ам цангасан байдаг. Ам цангасан гэдэг чинь шингэнэ алдсан гэсэн. Тэгэхээр өглөө усод бол ер нь электролит уучвал зүгээр шүү гэсэн байсан. Энэ зөв. За би бол энэ дээр бол одоо яг зөв буруу гэж бол хэлэхгүй. Тэгэхээр энэ талаар би бол одоохондоо яг нарийн уншсан, судалсан судалгааны юм харж мэддэг учраас шууд яахыг бол хэлж мэдэхгүй. За одоо дараа нь юм байна. Нөгөө түрүүний хэлсэн спорт ундаа гэл олон төрлөөр байна гэсэн. Электролитүүд олон төрлөөр байна гэсэн. Ямар найрлагатайг сонгох хэрэгтэй юм бэ? Хүн одоо тэр бүтээгдэхүүнийг өөртөө тохирсон эсхийг мэдхийн тулд найрлагын хувьд юуг нь анзаарах хэрэгтэй юм бэ? Ер нь бол яг электролитийн хувьд бол натрий, калий, магний. За тэгээд эдгээрүүд нь бүгдээрээ тодорхой хэмжээнд оролцсон.
За тэгээ спорт ундаа чинь дээрээс нэмээд юу байдаг вэ гэхээр сахартай байдаг байхгүй юу? Тэгэхээр яг спорт ундаанууд маань яадаг вэ гэхээр тодорхой хэмжээнд тэр сахар гэдэг зүйл нэмэгдээд амт оруулагч нэмэгдсэн байж болно. Энэ хуурай одоо өнөөч юм болохоор тэр зүйл нь бас өөр байж болно. Тэгэхээр тухайн хүний өөрийнх нь одоо тэр нөгөө нэг хүсэж байгаа юу вэ? Сахартай одоо нүүрстэй, багахан нүүрстэй хэрэглэх юм уу? Эсвэл арай жоох ахуй нүүрстэй хэрэглэх юм уу? Эсвэл огт нүүрсгүй хэрэглэх юм уу гэдгээс хамаарат хэрэглэж болно. Тэгэхдээ ер нь сахартай чинь бол муу гэж ойлгож болох уу? Тэгэхээр ер нь сахарыг хүмүүс ингээд нэг талаасаа аваад үзэхлээр бүх юмыг л нөгөө юм болохоор хойд харуул нөгөө юу аваахаа гэдэг шиг тэгж бас буруудах нэг талаасаа бас болохгүй маа. Яагаад тэгэхээр тэр өөрөө нүүрс гэдэг чинь өндөр ачааллыг даван туулахад гарцаагүй түлш болдог. Гэтэл хүний амьдралаас хамаарат нөгөө хөдөлгөөний итвэх эрчим байхгүй байгаа тохиол гаднаас орж ирж байгаа тэр илүүдэл хэмжээний сахар чинь эргээд бодисын солилцооны алдагдлын эмггийг хүргээд байгаа нь зөв. Гэтэл та өдөр тутам өндөр ачаалттай бэлтгэл хийхгүй махад тодорхой хэмжээний бэлтгэл хийгээд яваад байгаа тохиол зохистой хэмжээний нүүрсээ авчлах хэрэгтэй. Тэгэхээр тэр зохистой хэмжээний нүүрс гэдэг маань болохоор бас л насандаа тохирсон, ачаалдаа тохирсон янз бүрийн юм байгаа байхгүй. За тэгээ сүүлийн үед бас нэг хамгийн тэр чухал зүйл нь болохоор тэр үйлдвэрийн аргаар хит боловсруулсан бүтээгдэхүүн гэдэг. Тэр хит боловсруулсан байгаа бүтээгдэхүүнд юмны одоо яг амтыг нэмэхийн тулд одоо тэнд дотор одоо маш их хэмжээний нүүрс сахарыг илүүдэл хэмжээгээр одоо нэмэлтээр хийж өгсөн байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг л хөдөлгөөний дутагдaltaй байгаа тэр хүнд үүсэх нь бол тодорхой юм аа. Гэтэл асар өндөр ачаалттай бэлтгэл хийдэг хүмүүст бол гарцаагүй тэр GI буюу глицемийн индекс өндөр нүүрс хэрэгтэй байхгүй. Тэр энергиээр алдсан байгаа одоо юу гэдгийг энерги буцааж өгөхөд бол нүүрс шаардлагатай. Гэхдээ тодорхой тунгараа л гэсэн үг. Би нөгөө дасгалаа одоо зөв хийж байгаа эсхийг зөвхөн нөгөө дасгалжуулагч гэхүү фитнесийн багш гэхүү эсвэл тухайн спорт гэдэг юм уу клубтээ явж байгаа тэр хүний заавартал найдах ёстой юу? Өөрөө тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. За харилцан дасгалжуулагч нэг мэдэх ёстой, тааж гэсэн өөрөө нэг мэдэх ёстой. Гэтэл дөнгөж анх нөгөө тэр хүн фитнесийн зааланд орж ирэхэд энийг мэдэхгүй байж болно шүү дээ. Тэгэхээр тэрийг чиглүүлж өгөх нь дасгалжуулагч байх ёстой. Яагаад тэгэхээр тухайн юу гэдгийг тэр дасгалжуулалтыг хийгээд тэр дасгалыг өгөхөд тэр хүний бие организм ямар стресс авах вэ гэдгийг дасгалжуулагч мэдэхгүй байхгүй, ойлгохгүй. Өөрөөр мэдрэхгүй. Тэгэхээр тэрийг одоо ойлголцохын тулд та тодорхой хэмжээгээр өөрийгөө илэрхийлнэ гэсэн. Болох юм бол та ингээд нэг 5 кг жингээр туухагаар одоо нэг ачаалтай дасгалыг хийгээд таны булчин хэд удаа хийж эхэлсний дараа таны булчин нөгөө шатж байгаа юм шиг юм мэдрэмж төрж байна. Тэрийгээ та дасгалжуулагчтай хэлэх хэрэгтэй. Гэтэл тэр нөгөө шатж байгаа юм шиг мэдрэмж төрж байна гэдэг чинь тэрэн дотор бодисын солилцооны одоо урал явагдаа. За тэндээс үүсэж байгаа тэр бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнүүд тэр үүдэлтийг бий болгож байна. За тэр үүдэл бий болж байна гэдэг чинь таны булчин тодорхой хэмжээгээр ажиллаж ачаал авч байна гэдэг бэлтгэж байна гэсэн. Тэгэхээр тэрийг дасгалжуулагч тодорхой хэмжээгээр ойлгоод тэгээд харилцан адил. За тэгээд зам дээр одоо жишээлх юм бол нэг одоо тодорхой хэмжээгээр ингээд алхуулаад гүйлгэхэд хэд минутаас нь одоо юу гэдэг энэ чинь тогтмол хурдтай зам байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо хэд минутаас нь 5 км цагийн хурдтай алхуулахад хэд минутаас нь эхлээд амьсгал бий болж эхэлж байна. Хэд минутаас нь эхлээд ерөнхийдөө ядрах мэдрэмж төрж эхэлж байна. Тэрийгээ дасгалжуулагчтай бас хэлэх хэрэгтэй. Тэрийн дасгалжуулагч араа за энийг энэ хүнийг жишээлх юм бол ийм км цагийн хурдтай эдэн минут явуулахад тэр ядрах мэдрэмж төрж байна. Энэ хүн стресс болж байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээ хоорондоо ингээд явна гэсэн. Тэгэхээр ер нь энэ тохиолдолд ер нь бол яг дасгалжуулагч өөрөөр ойл чиглүүлэхэд их чухал. За тэгээд тодорхой хэмжээнд туршлагажаад ирэхлээр тэр хүн маань өөрөө тэрийг мэдээд эхэлдэг. За би энийг өнөөдөр энэ ачаалттай дасгалыг ингээд хийсний дараагаар ерөнхийдөө бол ийм хэмжээний ядардаг да. Тэгэхээр ингээд ядарчихлаар одоо дараагийн дасгал орох хугацаагаа 48-72 цаг гэдэг ингээд хойшлуулъя тгий гэдэг ачаалал ингээд харуулдаг юм байна. Тэгж чадаагүйгээс болоод бас дунд нь нөгөө нэг одоо гап буюу одоо алдаа гарах тийм магадлал байгаа л гэсэн. Орондоо сайхан харилцан ярилцах хэрэгтэй. Дасгалжуулагчийн ур чадвар хэрэгтэй, дасгалжуулагчийн мэдлэг хэрэгтэй. Хамгаах нь. Хүн шингэнэ зөвхөн дасгал хөдөлгөөн хийгээл алддаг юм уу? Өөрөөр бас алдах уу? Би одоо тэгэл тодорхой хэмжээгээр амьсгалж байгаа одоо энэ бүх зүйлэр чинь тодорхой хэмжээгээр бас алдах нөхцөл бол байна.
Ер нь бол ихтэй хөвчлэн шингэний хүн хөлсөөрөө л алдах магадaltaй. Гэтэл ямар нэгэн байдлаар дээрээс нь өвчин эмгэгтэй болоод гүйлгэж суулгаж бүүлжиж байгаа тохиолдол чинь бол өөр асуудал байхгүй. Тэр шингэ алдалт биш гэж үзэх үү? Юг. Үйлжих, суулгах Алдаа шүү дээ. Тэр чинь бүр хамгийн ноцтой зүйл байхгүй. Чин гэдсэн дотроосоо тодорхой хэмжээгээр шимэгдээд хүн бол одоо бүлжих ёсгүй шүү дээ. Суулгах, гүйлгэх ёсгүй шүү дээ. Тэр чинь бол одоо хамгийн ноцтой эмгэг хэлбэрийн шингэ алдалт. Хөлсөөрөө алдаж байгаа бол энэ физиологийн шингэ алдалт байхгүй. Суулгах болон бөөлжихэд бас электролитийг уурлах уу? Тий, электролитуудыг хэрэглэн тэрний дотор ч нөгөө энэ электролитууд бүгдээрээ зохистой хэмжээгээр та түр хэлсэн нөгөө биологийн одоо бидний бие дотор байгаа осмос даралттай адилхан хэмжээний байна. Гэхдээ нөгөө физиологийн буюу одоо хөлсөөр алдсан шингэн нөхөх электролитийн хэмжээ гүйлгэж бөөлжих тэр үед алдсан хэмжээ хоёрыг ялгаатай байх уу? Арай ихээр бөөлж суулгах чинь бол бүр өөр байхгүй. Бидний гидсэн дотор тэр явж байгаа тэр одоо юу гэдэг шат дараалсан одоо үйл ажиллагаа маань тэр электролитуудыг өөртөө алдахгүйгээр шимэгдэх хэсгийн шимэгдүүлээд ингэж явах хэрэгтэй юм чинь шууд алдаж байна л гэсэн үг. Гэхдээ харин нөхөдөө электролитөө илүү тунгаар уух хэрэгтэй юм байна тий. За дасгал дээр бас нэг одоо чанарын асуудлаас гадна энэ сунгалтын тухай их яригддаг. Бас ингээд юм судлахаар өмнө болон дараа нь заавал сонголт хийж гэдэг юм байлээ. Тэгэхээр хоёр өөр төрлийн сонголт бас байх шиг байна тийм. Ер нь сонголт гэдгийг бол одоо яг гэдэг нэг талаас маш чухал. Яагаад гэвэл тэр булчин маань өөрөө уян хатан шин чанартай байж гэмтгээс сэргийлэгдэж байдаг. Хэрвээ юу гэдгийг одоо тэр булчингийн уян хатан шин чанар алдагдаж байгаа тохиолдолд яадаг гэвэл тэр өндөр ачааллыг тесрэлтийг давж чадахгүйгээр урагдаж гэмтэх эрсдэл их бүрддэг. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг сонголтын дасгалууд гэдэг маань тэр булчингийн хөшүүн байдлыг үе холбоосуудыг зөөлөн болгож сунамтгай болгож гэмтлээс сэргийлж өгөх асар чухал ажил бүгдэлтэй. Тэгэхээр дасгал эхлэхийн өмнө бие халаалтыг зөв хийх нь тодорхой хэмжээгээр халдж байгаа биеийн дээр сонголтыг зөв хийж ачаалттай дасгалууд орж ирэх гэж байгаа дараагийн орж ирэх гэж байгаа тэр дасгалуудад үе холбоос булчин гэмтэхгүй байх. За дасгал хөдөлгөөнийг хийгээд дууслаа. Хийгээд дуусны дараа тэр одоо юу гэдэг цусан хангамжинд нэмэгдчихсэн одоо тэр бодисын солилцооны эрчимцсэн байгаа тэр хэсэг дээр сонголтын дасгалыг хийж өгнө. Дараагийн дасгалд орж ирэхэд булчингийн үйл ажиллагааг аюулгүй болгох. За тэгээд хоёрдугаар гэх юм бол тэр булчингийн хүүдийн асуудал маань булчин чинь өөрөө гадна талаараа тодорхой хэмжээнд холбогдож идэв хүүд. Тэр хүүдийг хэдий ч нэ том байна. Төдий ч нэ нөгөө булчин чинь дагаж хөгжиж томрох тэр боломж нь байдгийн байна гэдгийг тодорхой хэмжээнд анагаахын судалгаанууд дээр бол байдаг. Тийм учраас одоо юу гэдгийг энэ бозигийн дэлхийн том одоо тэмцээнд орж байгаа тамирчдын булчингийн хүүдийг нь том болгох, сунгах сонголтын дасгалууд. За хийж байгаа дасгалуудынхаа далаацыг хэрхэн яаж тааруулах уу? Тухайн хүний мөчн дээр ямар хөө байдалтай байхгүй гэдгийг одоо дасгалжуулагчийн ур чадвар байхгүй. Тэгэхгүй ингээд нэг юм жижигхэн хүүдийн дотор хичнээн булчин томрох гээд байдаг, булчингийн ширхгүүд нь томрох гээд байдаг. Хүүдийг ингээ барьчих юм бол тэр чинь том булчинтай болж харагдаж чадахгүй гэсэн. Шингэн алдагдалтыг нөхдөг зүйл нь электролит ус хоёр гэд ойлгочвол болох уу? Өөр бусад одоо цайнаас энэ бас нөхдөг юм болов уу? За яг энэ асуултыг чихэрлэг ундаа, жуус, элдв хангай зүйлс шингэн нөхдөг гэдгийг мэддэг хүмүүст зориулж асууж байгаа л гэсэн үг. Тэрийг мэддэг хүмүүс бас байдаг л юм шиг байна лээ. За ер нь бол яг миний зүгээс хөл ийм байгаа. Хүн янз бүрийн л одоо ойлголт. Янз бүрийн л одоо юу гэдгийг хугтгуунаар тайлбарладаг. Одоо цай жуус шингэний хэмжээнд орохгүй ч гэдэг юм уу. За ер нь бол шингэнийг ерөөсөө нөхөх үндсэн гол бүтээгдэхүүн маань бол ус л гэсэн үг. Тодорхой хэмжээний одоо хэмжээний ус гэсэн. Гэтэл чи хүн одоо юу гэдгийг ингээд өдөртөө жишээлбэл би одоо 3 литр одоо шингэн уух шаардлага болно шүү дээ. 3 литр хэмжээнд дүүцгүүц хэмжээний жуус уугаад байвал тэр чинь дагаал сахар цугаараад шүү дээ. Тэргээ шатаахгүй бол тэгээд тэргээ шатаахгүй болохгүй л гэсэн. 3 литр хэмжээний одоо юу гэдгийг кофе уугаад байвал тэр чинь бас болохгүй шүү дээ. Тэгэхээр кофе тодорхой хэмжээнд орж байгаа тэр шингэн мөн өмнө. Гэхдээ тэр өдөр тутмын шингэнийг нийт нөхөж чадхаар хэмжээний биш байхгүй. Жуус 3 литрийг уул тэр 3 литр ус орж ийн орж ийн. Гэхдээ дагаад их хэмжээний одоо юу гэдгийг сахар орж шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бодоод үзвэл ерөөсөө тэр шингэнийг хамгийн зүйтэй нөхөх нь бол ус.
тэрг бол шууд. Гэхдээ тэр ууж байгаа юу гэдэг 1 литр одоо юу гэдэг 1 литр жуус бол шингэн тодорхой хэмжээгээр орж байгаа л учраас суур нь усал байгаа учраас тэр шингэн өгөхөд хэмжээ орох тодорхой. Гэхдээ тэрэндээ цуг сахар орж байгаа гэдэг утгаараа бүх жуусанд тэр чинь сахарын агуулмжийг бичсэн байгаа байхгүй. Хүний биед шингэн дутагдсанаар цайр, натрий, калий, хлор, глюкоз зэрэг эрдэсийн тэнцвэр алдагддаг. Германд үйлдвэрлэсэн цайрын нэмэлттэй электролит нь эрдэсийг нөхөж, дасгал хөдөлгөөний дараах ядралтыг бууруулж, бодисын солилцоог дэмжинэ. Жирийн дасгал хөдөлгөөн хийдгүү хүн дан усаараа шингэнэ нөхөдөж болно гэж ойлгож болох уу? Тий, болно. Тэгэхээр нэмэлт дасгал хөдөлгөөн хийдэг одоо жирийнээс илүү өөрийгөө ачаалдаг хүн бол нэмэлтээр электролит хэрэглэх нь зөв гэж бас ойлгож болох юм байна тий. Их хэмжээний хөлрөх тусмал жирийн хүн байсан ч гэсэн одоо зундаа ингээл аягүй хөлөрч эхлэн шүү дээ. Ингээл гадуур ч бид нар халуун оронд явах тий. Тэг ингээл хөлс чинь ингээл гараад байна л гэдэг чинь л электролитуудыг нэмэлтээр хэрэглэхийг бас хэрэгцээ байхыг үүсэхгүй байхгүй. Тэр электролитууд дагуулгадж байгаа тэр натрий, калий чинь тодорхой хэмжээнд сэрэмтгий эс буюу бид нар булчингийн үйл ажиллагаа зөв агшихад, мэдрэлийн тогтолцоо зөв ажиллахад, зүрх судасны тогтолцоо зөв ажиллахад асар чухал нөлөөтэй. Тэгэхээр тэр ямар нэгэн байдлаараа одоо алдагдаад эхлэхээр хамгийн энгийнээр өдөр амьдралд одоо мэдэрдэг зүйл бол хол гарын шүрмс татах шүү дээ. Ингээл өндөр ачаалттай бичлэг хийсний дараа ч гэдэг нь тодорхой хугацаанд шүм унтж хагаад маш хүчтэй шүрмс татдаг. Яг түүнтэй адилхан бас зарим тохиолдолд зүрхний хэм алдалт үүсхийг үүсэхгүй. Калины одоо тэр калий үйл ажиллагааны алдагдaltaй холбоотой гэдэг юм уу? Энэ нөгөө тухайн электролит агуулгадж байгаа бодисын дутмагчлалын шинж тэмдэг юм уу? Шингэн дутагдсны шинж тэмдэг юм. Аль. За тэгвэл дасгал хөдөлгөөн хийж байгаа хүн өдөрт 1 электролит уугаад байх нэгээр болох уу? Нэгээр тогтохгүй гэсэн. Тухайн одоо юу гэдгийг хэмжээнээс одоо тухайн хүнийхээ өөрийнхөө юунаас хамаарат одоо энэ одоо жишээлбэл уудтай байж илэх хэрэг одоо хайрцагын задлаад үзэхэд дотор талд нь бүх одоо зааварчилгаа. За Монгол улсын стандартын дагуу бол ямар нэгэн одоо юу гэдгийг зүйлийг ингээд аваад хэрэглэхэд дотор талд нь аюулгүй одоо зааварчилгаа зөвлөгөө гэдэг шиг манайхан дэрийг одоо ингээд нэг тоохгүй байдаг юм шиг байна. За би бол ямар нэг юмыг авах заавал тэр дотор талынхын юмыг эхнээс нь авахулаад боломжоор одоо уншихад одоо шаардлагатай байдаг. Тэрэн дээрээс ямар нэгэн байдлаар өөрт нь одоо таарахгүй тохирохгүй юм байна уу? За хоёрдугаар тэр зохимжтой хэмжээ нь ямар байдгийг тэр үйлдвэрлэгч одоо юу гэдгийг тэр бүтээгдэхүүнийг гаргаж байгаа тэр зүйл тэрэнд нь одоо удирдамж гэх юм уу зааварчилгаа гаргацсан байдаг. Тэрийг харах нь нэг талаасаа маш чухал. Заримдаа хүмүүс усуугаад байгаа хэрнээ тийм нэг цангаан тайлгдсан мэдрэмж төрөхгүй байх тийм тохиолдол байдаг. Энэ юутай холбоотой юм бол? За одоо тэгээд цангах мэдрэмж гэдэг маань болохоор одоо тэр хүнд ямар нэгэн байдлаар одоо шингэний дутагдал бий болж байгаа бидний төв мэдрэлийн тогтолцоо хүн одоо ойлгуулж байна л гэсэн. Тэгэхээр тэр цангах мэдрэмжийг одоо бий болгоод байгаа тэр одоо өдөөлт маань одоо тэр бидний бие организмд байгаа тэр натрий электролитуудын дисбаланстай холбоотой байх уу бас. Тэнцвэргүй байдал үүсчихэд байгааг илтгэхэд байж болно. Гэтэл гаднаас тодорхой хэмжээний шингэн орж байгаа хэрнээ тэр шингэн нь тэр электролитуудын одоо юу гэдгийг тэнцвэргүй байдлыг хангалттай хэмжээнд нөхөж чадахгүй, тодорхой хэмжээнд хангалттай хэмжээнд зохицуулж чадахгүй байгаа тохиолдолд нөгөө цангах мэдрэмж маань арилахгүй байж болох. Талтай байхгүй. Тэгэхээр дан ганц нөгөө усыг дангаар нь уун гэхээсээ илүү тодорхой хэмжээнд электролитуудын нэмэлтээр оруулж өгсөн тэр одоо шингэнийг хэрэглэх нь тэр цангах мэдрэмжийг одоо буруулна л гэж бас ойлгож байна. Одоо бидний бага байхад ч гэсэн та ингээл одоо бид ингээл бэлтгэл хийж чал усуугаад байгаа хэрнээ л одоо нөгөө яа гэтэл нэг давстаа харцаа тодорхой хэмжээгээр нэг уухад тэр хэмжээний зэрэглэлээ усууснаас хамаагүй бага хэмжээнд уухад тэр цангах мэдрэмж жишээлх нь арилжчих чад. Тэр маань өөрөөсөө тэр саадлын электролитуудын одоо дисбаланс гэж хэлээд байгаа. Тэнцвэр алдагдaltaй холбоотой. Бодисын солилцоо гэдгийг та нэг товч өгөөд энгийнээр сайхан тайлбарлаад өгч. За бодисын солилцоо гэдэг маань ерөөсөө товч бөгөөд энгийн гэхлээр одоо би наадах ч айгүй их боддгийг. Хүмүүс зэрн би ч ингээл одоо өөрийнхөө фэйсбүүкээр ч гэдэг юм уу ингээл ярьж байгаа, хайлж байгаа одоо ойр дорныхоо хүмүүс ямар нэгэн байдлаар л энгийнээр ойлгох гэж үзээд байгаа. Гэтэл яг бодисын солилцоо гэдэг чинь өөрөө цааталтаа аваад үзвэл асар том. Би ч өнөөдөр тэрийг одоо зөвхөн өчүүхэн нэг жоох хэсгийг ойлгоол ингээл. Ер нь бодисын солилцоог ингээд аваад үзвэл бидний амьд оршиход
гадаад орчинд одоо ингээд ирж байгаа тэр бүх стресс, нөлөөлөл одоо юу гэдгийг тэр бүгдийг маш аюулгүй үр дүнтэй амьд оршиход одоо амьд оршихыг хангалттай нөхцөлийг бүрдүүлж байгаа бидний тэр бие организм дотор явагдаж гал тэр бүх процессыг л бодис солилцоо гэж хэлээд байгаа. Та эхэнд нь хэлсэн шүү дээ нөгөө тэрийг ажилуулахын тулд тэр ажиллана, тэрийг ажилуулахын энэ ажиллана гэхлээр тэрэн шиг л нэг том бүтэц бүрэн ажиллахыг л хэлээд байна л гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг чинь одоо дан ганц одоо нэг зүйл биш ерөөсөл энэ дэр чи мэдрэлийн тогтолцоо, дааврын тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, за тэгэл ерөөсө бүх хэрэгтэн тогтолцоонууд хоорондоо маш зөв уялдчихэж энэ маань одоо зөв болно гэсэн. Яг үүний заадлын тэр явагдаад байгаа тэр нийт процессыг нийлүүлэл бидний бодис солилцоо гэж хэлээд. Яг жил ирэх тусам тодорхой хэмжээний насжилттай холбоотой бодис солилцоо. Буурдгүйг бол бас нэг талаасаа буурж байна, алдагдж байна уу бол алдагдж байна. Тэр бодис солилцооны ерөөсөл хамгийн чухал үндсэн гол цаатлын point нь юу юм бэ гэхээр бидний бие организм өөрийгөө хангалттай хэмжээний эрчим хүчээр хангахад л зориулагдсан байдаг байхгүй. Улс орон хөгжихэд хамгийн хэрэгтэй зүйл нь эрчим хүч. Бид нар хичнээн том хот байгуулъя гэж төслөө гаргаад мөрөөдөөд бүх хүн байж хахад энэ цахилгаан станц нь байхгүй болчихлоо. Яагаад хөгжихгүй байгаатай адилхан бидний бие организмд тэр гаднаас нь одоо бүх нэмэлтүүд нь байна. За дээрээс нь дасгал хөдөлгөөний жим нь байна. Ингээд тэгэхэд тэр өөрийгөө энергиэр хангах тэр эсийн тогтолцоо болох митохондрийн байхгүй байвал тэр чинь болохгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг ерөөсөл бий болгож байгаа үндсэн хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй сулгаар батлагдсан зүйл бол идэвхтэй хөдөлгөөн байхгүй. Тэр идэвхтэй хөдөлгөөнийг багцлаад дасгал хөдөлгөөн гэдэг байна. Ер нь бүхэл төрлийн эрчим хүч дулаан гал дандаа ямар нэг юм үрэх байдаг юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг хүчтэй дахин хийснээс болж одоо гардаг шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй л адилхан процесс үний биед явагдаж байх ёстой юм байна. Тэгэхгүй бол одоо бид нар цахилгааны хязгаарлалтанд өртөж байгаа шиг би унтрах, би дотор тог тасрах бас эрсдэл үүсэх юм байна шүү дээ. Ерөөсөө наадах чинь яг таны хэлээд байгаа. Ерөөсөө л үндсэн одоо хамгийн энгийнээр миний хэлэх гээд байгаа юм та баш энгийнээр хэлчихлээ гэсэн. Ерөөсөө л бид нар хөдөлгөөнөө хийхгүй л байх юм бол ингэж явсаар гал нэг өдөр тог тасрна. Цахилгаан станц байхгүй бол тог тасрна. Хүний бид тог тасрахаар яах юм бэ гэхээр маш ноцтой урхахтай өвчин эмэг бий болж байна гэсэн үг байна. Тэгэхээр тэрийг л ойлгочих хэрэгтэй. Тэгээд хөдөлгөөн гэдэг маань хүн ингээд айгүй энгийнээр бодоод үнгүй юм шиг мэдээж үнгүүлтэй тэр хүний хувьд ингээд аваад үзвэл одоо мөнгө төгрөг зарахгүйгээр ч гэдэг юм уу тэр зүйлийг өөртөө ашигтайгаар өөртөө хамгийн үнцэнтэйгээр байдлаар ашиглаж болно. Хамгийн түрүүний хэлсэн 7 хоногт 150 минут тодорхой хэмжээний ачааллыг дасгалыг хийгээд байл гэсэн үг. Үнгүү гэжснээс одоо ингэдэг өдөрт 10,000 алах гэлээ. Энэ бас хөдөлгөөн тооцогдох уу эсвэл нөгөө таны хэлдгээр тодорхой төвшөнд хугацаа юм барих ёстой гэдэг тооцогдно. Ер нь бол яг нэг юм байхгүй. Хүний бие организмыг бүтэн өдрөөр нь ингээд аваад үзвэл одоо ерөнхий энергийн зарцуулалт гэдэг. Total energy expenditure. Ерөнхий тэр энергийн зарцуулалт нь хэдэн хувь нь ямар хөдөлгөөнөөс хэдэн хувь нь юунаас вэ гэдэг нь харилцан адилгүй байдаг. Тэгэхээр тэр алхаа зүгээр ингээд өдөр тутам наагур цагуур ингээд явж байгаа маань ерөнхий тэр өдрийн нийт энергийн зарцуулалтын бас тодорхой 15-аас бараг 20% гэж байгаа шүү. Хэмжээний энерги зарцуулалтыг бий болгоод байгаа гэсэн үг байна. Тэгэхээр тэр наагур цагуур 10,000 удаа алхах гэдэг маань огт хөдөлгөөн хийдгүү байсан хүнээс харьцуулах юм бол газар тэнгэр шиг ялгаад. Хөдөлгөөний дутагдлаас шалтгаалаад бодис солилцооны алдагдлын суурин дээр үүсэж байгаа маш олон төрлийн эмгэгүүд маань хүндрэл нь гинти өхөл төрөх магадлалаас өдөрт 10,000 удаа наагур цагуур санаатай болон санамсаргүй бид нар алхаад байж болно. Жишээлх юм бол одоо тэр алхаа чи би 10,000 тоолоод алхсан гэх биш зүгээр ажиллаа амжуулах гээд наашаа цаашаа шогшоод ингээд хотын дундуур алхаж байгаа тэр чин одоо жишээлх юм бол 10,000 тоо орчихно гэсэн. Яг санаа зоригтой гэхээсээ илүү тэр нөгөө нэг санамсаргүйгээр хийж байгаа тэр хөдөлгөөнүүд чинь бас бидний эргүүл оршиход асрагч чухал нөлөөт. Тэгэхээр энэ хотжилттой холбоотой 100 цагт бол ингээл машин дэргэндээ эдийн засгийн хувьд бензинээрээ охирол, дээрээс нь төгжрэлт стрессээрээ охирол, тэгэл цаг хугацаагаа алдаал ингэжсэнд орвол уг нь бол яах ёстой юм бэ гэхээр захаалах хэрэгтэй. За хоёрдугаар ундаг дугуй байна. Ундаг дугуй ерөөсө төгжрлийн асуудал, стрессийн асуудал, эрүүл мэндийн асуудал хүн ингээл
турах юмсан гомод багш нар жинд очихлоор юу гэж хэлдэг вэ гэхээр кардио тасгал. Тэгэл кардио тасгал гэл ийм заалан дотор нэг ийм дугуун дээр ч юм уу ингээ явах чинь зарим хүмүүсэд аюу уйтгартай. Гэтэл ажлаа амжуулаад ажил гэрийнхээ орон зүгээр ингээл ундаг дугуйн явж хахад илүү зугаатай өдөр тутмынхаа ажлыг амжуулан цаг хугацааны стрессээ шийдчин дээрээс нь эрүүл мэнд тэр туранхай байх бодис солилцоог арчимжуулах бүх юм чинь тэрэн дээр шийдэгдэж байгаа учраас яг миний хувьд бол ундаг дугуйг ач холбогдлын илүү ихээр хэлээд байгаа. Эрүүл хүнийг туранхай байдлаар заримдаа хэмжих гээд байдаг тий. Гэтэл өдөр болгон ажилдаа дугуундаг лифтээр явахын оронд шатаар өгсдөгч гэдэг юм уу ийм төлөвтэй хүмүүс мөртлөө туранхай биш хүмүүс байгаад байдаг нь эрүүл биш гэсэн үг үү эсвэл нөгөө идж байгаа хоол нь их гэсэн үг үү? За энэ чинь болохоор ч одоо бас их хоёр талаас нь ярих болохгүй. Яг хоо туранхай байна гэдэг маань тухайн насандаа булчин өөхний харьцаа гэдэг. Булчин өөхний харьцаа хүнийг ингээд дангааханаар судлаад үзвэл эмэгтэй хүний нийт биеийн одоо жингийн 15-аас 18% нь одоо өөх байхад энэ маань одоо эрүүл гэж үздэг. За эрэгтэй хүнийг бол жишээлх юм бол одоо 12-аас 15% нь өөхтэй байхад энэ тодорхой хэмжээний эрүүл байна гэж үздэг. За гэтэл нөгөө түрүүний хэлсэн харахад ингээд иймслэм туранхай юм шиг мөртлөө яг нөгөө булчингийнх нь мас нь өөрөө их бага. Тэгсэн хэрнээ булчингийн гадна талаар байгаа нөгөө өөхний хэмжээ нь булчинтай харьцуулахад их байх юм бол харагдахад туранхай байгаа мөртлөө булчингийн мас бага болохоор тэр манаас эрүүл биш болж чадaltaй. Нөгөө талаар нь ингээд аваад үзэхлээр одоо тэр биеийн өөхний хэмжээ нь бүр байж болох хэмжээнээс бол хитрхи бага. Тэгээд эсрэгээр булчингийн хэмжээ нь байж болох хэмжээнээс хитрхи их байх нь бас нэг талаас аваад үзвэл бас одоо тэр ангаах хоны үүднээс аваад үзвэл зүрх судасны тогтолцоон дээр бас илүү л хэмжээний ачааллыг бий болох магадлал байна уу бол бас байна. Тэгэхээр одоо юу гэдгийг хит одоо юу гэдгийг том булчинтай бүр хэвийн хэмжээнээсээ бүр хитэрсэн их том булчинтай. Тэгээд хэвийн хэмжээнээсээ хитрхи бага өөхтэй байх нь бодис солилцооны алдагдал хүргэдэг. Тэгэхээр бодибилдингийн тамирчид бол нэг талаас аваад үзвэл яалтчгүй нөгөө спортынх нь өөрийнх нь онцлог учраас маш бага өөхтэй маш их булчинтай байх одоо тэр нөхцөлийг цаанаасаа шаарддаг учраас тэрэнд хүрэхийн тулд асар өндөр хатуу хоолны дэглэм, асар өндөр ачаалтай бэлтгэл энэ болгоныг давж гарч ээж тодорхой хэмжээний амжилтыг бий болгодог учраас бас л эрүүл мэндээрээ золиослж байна л гэсэн. Булчингийн мас гэж булчингийн хэмжээг хэлээд байна. Тий, ерөнхийдөө нийт булчингийн чинь хэмжээг баггүй. Булчингийн мас гэдэг. Тэр нөгөө нас насандаа тохирсон хэмжээгээр аваад үзвэл бие массын индекс гэдэг байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан F одоо free fat mass index гэдэг хэлээд байгаа. Тэр маань тодорхой хэмжээгээр одоо бидний ингээд фитнесийн дасгалжуулалт одоо хийж байгаа газар яваад очингууд ингээд гартаа хатгаж гад бариад өөхнийх нь хэмжээг гаргаад ирдэг. Тэр аппаратаар үзэхлээр нийт биеийн хэмжээний чинь хичнээн өөх вэ гэдэг нь хичнээн булчин бай гэдэг нь гаргаад ирдэг. Тэгэхээр тэр өөхийг насаад хүндэр булчингийнх нь хэмжээг аваад үзэх юм бол тодорхой өндөртөн тэгээд харьцуулаад үзвэл тодорхой нэг коэффициент гардаг байхгүй. Тэрнээсээ хамаарат ерөнхийдөө яг энэ эрүүл байна уу? За эсвэл одоо булчингийн хэмжээ нь хитэх бага байна уу? За эсвэл булчингийн хэмжээ нь хэвийнээс илүү байна уу? За эсвэл булчингийн хэмжээ нь хэвийн бус их байна уу гэдгийг тооцоолол гаргаад ирдэг. Энэ нь ингээд судалгаан дээрээс аваад үзвэл тухайн хүний натурал буюу генетикээсээ заяасан байж болох булчингийн дээд хэмжээ нь хэд вэ гэдгийг тооцож болдог. Тухайлх юм бол одоо юу гэдэг нь тэр өөхгүй биеийн одоо масны хэмжээг нь одоо өндөрт нь харьцуулаад үзэхлээр ер нь бол 25-аас 26 гэдэг тоо гарч ивэл тэр натуралынхаа дээд хэмжээнд тулцсан байна гэсэн үг. Тэгэхээр тийм болох магадлал маш бага. Маш олон жилийн турш одоо зөв системтэй тууштай бэлтгэл хийж явсаар хагаад тэр хэмжээнд байна гэсэн. Тэр хэмжээнд хүрчснээс хойш булчин натуралаараа томрох магадлал маш багт. Тэгэхээр тэрнээс илүү гаргая гэж байвал нөгөө сэргээшийн төрлийн бэлтгэл тийм стероид руу орох магадлалтай л гэсэн. Та эмч хүн дээр нь спортоор хичээлдэг. Спортыг санал болгоод тодорхой өвчин эмигээс ангижруулсан кейс танд байна. Гэхдээ би ч өөрөө одоо нурууны эмч хүний хувьд нурууны одоо өвдөлтийг бий болгоод байгаа ерөөсөө халгаатай хүчин зүйлийн маш том төлөөлөл нь биеийн жинхийлүүд хөдөлгөөний дутагдал хоёр байхгүй. Нуруу гэдэг маань үе нуруу гэдээ аваад үзвэл тулгуур хэрэгтэй. Тэгэхээр над дээр ирж байгаа дийлэн олон хүмүүсийн үндсэн ерөөсөө хилдэг гол зовёр нь юу юм бэ гэхлээр нуруу өвдөж байна. За тэгээд тэр нуруун дээр ирж байгаа ачаал хэтэрсний улмаас
одоо энгийнээр тэр дискний эвэрхий үсэд мэдрэлийн язаараа дарчихлаар хөл рүүгээ өвдөд эхэлж байна. Тэгэхээр анагаах ухааны судалгаан дээрээс аваад үзэх юм бол тэрийг үүсгээд байгаа тэр халгаатай хүчин зүйлийг тодорхой хэмжээгээр олдуулаа л гэсэн. Тэгэхээр би юу гэж хэлдэг вэ гэхээр та өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг сая хэлээд байгаа тэр бүх ухтунуудаараа тэр хүнд хилээд итгэл үнэмшил бий болгож чадвал тэр хүн тэгээд итгэж үнэмшээд тэрэнд системтэйгээр яг ингээд дагаад яваад эхлэвэл биеийн жин айжмдаа өөр буураад эхэлдэг. Биеийн жин буурахын хэрээр нөгөө нурууны өвдөлт нь байхгүй болчихдог. Нөгөө хөл рүүгээ дагаж доошоо дамжиж өвдөд исэн өвдөлт нь байхгүй болчихдог. Тэгэхээр миний өөрийн нөгөө нэг ажил мэргэжлийн тохиолдолд аваад үзвэл энэ маань өдөр тутмын бэлэн жишээ учраас юу л энэ дээр одоо нөгөө гараа өргөд дөв мөчөө өргөд тэгшэл итгэл үнэмшил бие гэлтгүй энэ анагаах ухааны юм дээрээс учраас. За зүрх судасны өвчнөө эмгэхийн хувьд ч гэсэн биеийн жингийн илүүдлийг дасгал хөдөлгөөн хийгээд биеийн жин өөхний хэмжээ буураад ингээд ирвэл нөгөө цусан дахь бодисын солилцооны алдагдлын үзүүлэлтүүд өөх тосны хэмжээ, холестерины хэмжээ энэ чинь алгуурхан тодорхой хэмжээгээр хийгийн байдалтай бас ороод ирнэ. Гэхдээ мэдээж энэ дээр тухайн чиглэлийн эмчийн мэрэгчсэн эмчийн зөвлөсөн эмийн эмчилгээнүүдийг бас бүгдийг ингээд хаяад зөвхөн дасгал хөдөлгөөнөөрөө бол нэг талаас бас өрөөсгөл байж болох талтай. Тэгэхээр эмчийн зөвлөсөн тэр шаардлагатай эмийг тодорхой хэмжээнд хэрэглэхийнхаа хажуугаар зохистой хөдөлгөөнийг хийгээд тэгээд бодисын солилцоо тэр алдагдлууд нь засрахын ирээр эмнээсээ баг багаар салах тийм боломж бол байна гэсэн. Тэрнээс одоо ингээл зарим хүмүүс боддог. Би одоо хөдөлгөөн хийж байгаа юм чинь заашгүй уух шаардлагатай тэр юмээ шууд зогсооно гэж бас. Нэг талаасаа бодож болохгүй. Энэ маань өрөөсгөл шүү. За их баярлалаа. Сонирхолтой мэдээлэл, мэдлэг манай үзэгчдэд өгсөнд баярлж байна. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд ийм сайхан подкастт орж оролцуулсан. Тэгээд та бүхэнд олон их амжилт хүсье. Тэгээд цаашдаа олон зүйл дээр бас дахин ийм подкастаар одоо ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлээсэй л гэж би хүсэж байна да. За баярлалаа. Баярлалаа.